Сайн байцгаана уу? Загшлах сууг 15 тийм солиотой чимээр сони ихлүүлээ гэж бодлоо. За ер нь бол нэг Монгол орныхаа нэг сайхан газар нэг гол дээр ирсэн байна. За тэгээд сайхан алхаад загсчлаад загсаар хоол хийж идээд тэгээ явъя гэсэн зорилго бол байгаа. Тэгсэн харин үнээр гоё харц таарад. Тэгээ би ер нь жил болго харцанд ордог. Энэ жил одоо харин харцанд ороогүйсэн орчтын юм билүү гэж бас нэг бодолд төрөөд байна. Үнэхээр гоё харц юм. Орноо. Хамгийн анхны маань харцанд оролт. Гэж хээр явагдах байжээ. За. Энэ өсөө жоо эвгүй дээ. Одоо эвгүй. Шү. Ай. Ялцсан болчих. Ээдний баг хэрэг явах гэдэг. Гэрэнч хуцаа олшгүй юм шиг. Гэрэнч зүгээр байхгүй ч. Зүгээр. Уран хартаад андаш сэлчи. Тэгэлээ. Үнсийг бодсож байна. Үнсийг шаардах гарахгүй байна. Сайн. Хөөс олцож байгаа. Алцаа үнсэж байгаа. Хадууд бол болоод юм да. Юу лээ? Энэ доогор орчлоо. Хатаас. Болог гэдэг лөө. Тэтэш явах гэж. Саяны авч юу гэдэг лээ? Булаг гэдэг үлээ. За өнөөдөр хомжоход өвөлт ороод ирэх гэж. Минь ч явж байна. Оч үзье. Минь ч. Яа, за энэ би одоо
өвшиж явах хонгор аюултай юм л да. Энэ нэг хард маань энд байгаа. Тэгээ энэ доогуур ингээд цөмөрх магадaltaй болчиход байна. Яг тийшээс минж орон явчлаа. Юу вэ? Жинхэнэ хойг бүх юмд гарч ирэх үү гэж та. Одоо сайхан цаашаа яваад отоглох газараа очиж байгаа сайхан мод түлээд тэгээд готглоё. Янгатаач готглоё. Доороос энэ дэшний юмнуудаа зөөхөхгүй бол одоо ингээд ийшээ хардсны усанд боогдоод явахгүй. Тэгэхээр одоо дэшний гаргаад ийшээ хондроо. За. Бороо оолцох үстэй. Хэцүү юм. Аял болох нэ. Одоо сайхан мод оолж байгаа сайхан түлээд жоохон дулаацаж авахгүй бол даарч байна. Майхнаач барьж байгаа. Тэн доогор нэг минж орчлоо. Бааг сүүлээ газар халахтал тарвах шиг мангар том өгдөг юм шүү дээ. Тарвнаас том. За энэ тал ерөнхийдөө бууя да. Энэ талаасаа хөөрхөн хонгор юм байна авда хонгор болохоор нөгөө нэг зуныхаа жижиг майхныг барих учраас энэ хонгорт нь барьчих. Тэгээ нөгөө шигүү модгүй учраас галт үлгэхэд бас гайгүй байлгүй дээ гэж бодоод байна. За тэндээс дахиад цас орж ирж байна. За ямар ч энэ буу одоо юмнуудаа энэ зүгшээр хайчингуудаа явж модгүй. Энэ хавьд бол зүгээр модны асуудал гэж алах. Мод юу л вэ мод? Тэгэхээр бас асуудалгүй шүү. Нэг ч ихсэн асуудал өнгөрч ирэл гэсэн. Моднуудаа сайхан жижиглээд авъя. Нөгөө 100 миний нөгөө юу яадаг хүрц. Өт тухдаг хүрц. Өө энэ миний яатсан чи. За энэ хамаагүй. Газар чи баг зөөлөн баг. Нойтон баг шүү. За зингсгээл эндээ ингэж галаад хүлээ да. За одоо ингэ гал асаахын тулд яалч одоо нэг ийм өчрнөд л хэрэгтэй дээ ийм сул. Ингээс эднээс ч яста янзын гоё янзын асан штэ. За одоо өөдөөс гал асаагаас амархан газар бол амархан.
Гадаа төвхтэй газраас төвхтэй штэ юм бол. Галаа асаахта нөгөө очлоор гэж байдаг шүү дээ. Надад нэг ийм очлоор байгаа. Эд ихтэй нэг хямдхан очлоор. Гэхдээ би энэгээр бол өмнө нь бол зөндөө гал асаач ирсэн л та. Гэхдээ одоо энийг яг асаач чадах үг бол мэдэхгүй байна. Миний энэ галын бэлдэлс болохоор ерөнхийдөө нэг ийм тиймэрхүү хуурай мод уулан гав ихтэй. Энэ нөгөө хатсан модны энэ хэсэг чинь энэ л ерөнхийдөө модоо асах болов гэсэн бодол байна. Бараг 100 удаа үзлээ. Болсонгүй. Өмнө уулныг хайтаага асаад байсан. За асаан да. Энийг утаан ингээд нааш яваад байгаа болохоор салхи нь одоо энэ талаасаа ийшээ үлээгээд тах шиг. Тэгэхээр би эндээс нь ийшээ үлээ. Асааж чадахгүй л одоо хоол ундгүй хөлдөд үхэх юм байна л да. Ингээд намайг хөлдөж алах юм байна л да. Зүгээрээ би угаасаа шамтрахгүй. Асааж л таараа. Асаац. Тэглгүүтэй ч та. Арайчтай. Арайчтай бүтлгүй юм гэж юу байх вэ ч та. Йоо. За бараг 200 300 дарсан баха. За тэгжиж нэг масаал. Би юу яах гэж? Одоо нөгөө 10 загслах сувг 14 дээр нөгөө буур нурлуу загсанд явсан. Тэн дээр надад зөндөө загас өгсөн юм. Энэ хараач. Шууд загстай орлоо. Тэр загснасаа ерөнхийдөө нэгийг авч үлдсэн байгаа. Тэрнгээр хэдүүлээ гоё хоол иж идэ. Яагаад эхлээд галаа асаасан бэ гэхлээр би нэлээ сайхан нурам гаргаж жагаад нөгөө мөнгөлөг цаасанд гоё амталж жагаад тэгээд юу яа. Нурамд сайхан мөнгөлөг цаасанд ороож байгаа нурамд булаад загсаа болгож идье гэж бодоод. За одоо энэ удаагийн маань өвлийн анхны аялал дээр бол одоогийн байдлаар яг өвлийн майхан зуух муух одоохондоо байхгүй. Тэгтээ бол энэ асуудалгүй авчна. Одоохондоо эхний өдрөө одоо яг 3-9 эхлээд нэг л хонж байгаа. Тэгэхээр нөгөө зуны майхнаа нэг барьж үзээд нэг тестлээд хонж үзье. Болох юм бол өвлийн майхаа авах шаардлагагүй шүү дээ. Зүгээр л сайхан зуныхаа майханд зуных чинь бас 3 өдөрлөх шүү. Өвлийнхаа биш болохоос шүү. Амтач майхнаа бариад тэгээд хонж үзэн дээ.
За ингээд тойрлоод ерөнхийдөө цасаар битүү манд чинь. За одоо нөгөө хоолоо хий. Одоо ч гал маань ч янзын гоё болсон. Тэгэхээр одоо зурхай загсаа амтлаад мөнгөлөг заасанд ороод гал руу шидчих. Дорон дээр л хусч да. За надад бол ерөөсөө тийм олон амтлагч бол байхгүй. Надад ерөөсөө юу байгаа вэ гэхлээр за энэ мөнгөлөг цаас байна. Энэ үгээ ямар ч тач нэг сайхан дийлгээд тийм гал маань өстө янзын сайхан нурамтай гой халуун болсон. Надад юу байгаа вэ гэхлээр хар бэлц тэгээд давс тэгээд улаан перц нэг лимон байсан авах мартчих. Загас маань нэг хэцүүцсэн байх шүү. Аваа өөр юм үзчихээ үрхий. Царай мотоо олчих үрхий. За ямар ч тач би нөгөө угаагаа цэвэрлэчихсэн байхгүй. Угаагаа цэвэрлээд хөлдөөцсөн. Тэгэхээр олон хэсгээр ер нь загасны мах нэлээ хөөрхөн сулхаагаад ирдэг юм аа санаа. За одоо ер нь бол сайхан цурхаа загсаа. За яах вэ? Би өмнө хийж үзээгүй. Гэхдээ яах вэ? Хийж ядаад тах юу байх вэ? Сайхан зүсчээ. За ингээд дотор хавир хүртэл сайхан гол яс үүд шүү дээ. Гол яс хүртэл сайхан гэж зүсчээ. Ер нь бол ингээд зүсдэг нь сайхан дундуур сайхан давс маус түрхээд хар бэр смэс түрхээд гой дундаа гой ямт орох байх та. Тэгээд нэг актер хээр хийж байгаа юм чинь нөгөө гэрт хийдэг шиг тийм тухтай хийхгүй шүү дээ. Энэ чинь тэгэл яалчгүй хээрийн нөхцөл хийж байгаа юм чи хээрийн нөхцөл их хэр хийн шүү дээ. Мөнгөөр ингээ сайхан тэгээд ер нь бол хээрийн нөхцөлд хийж байгаа шүү. Тэгээд би нэг актер тогооч могооч биш учраас загас маань яг хэр амттай болох яах юм сайн мэдэхгүй л. Гэхдээ хээр хийсэн хоол муухай хоолно гэж байдаг юм л да. За ингээд дотор нь бас гизэн дотор нь бас гинэ. За хар бэрцлэн сайхан зүсэн дундуураа сайхан хийвч. Хар бэрц чинь гой болгод шүү дээ. Олон амтлагч бол надад байхгүй. Тийм учраас байгаа юм аа л хэлээ ингээд чичээ энэ маань бүр энэ рүүгээ бүр мөсдсөн байна шүү дээ. Яг хөө гэхдээ бүр амар хөлдсөн юм бол алгаа. Хээрийн хоол за загас жарахаа ер нь тэгээд утааны амтанд болгоо эцэгчл гоё өгдөг штэ. Манай загсанд олон жил явсан хүмүүс бол мэдчихэж байгаа байл үү дээ. За ямар ч тааш ингээд сайхан хоёр талыг ингээд сайхан давс маус хийгээд. За тэгээ нөгөө талын бас ялгаагүй ингээд сайхан бэрц мэрц. За юу вэ? Надад энэ хар байна. Улаан байна. Энэ хоёроор л ерөнхийдөө ингээл үзчихлээ л дээ. Дүрхчлээ л дээ. За тэгээд ингэж хийдэг юм аа, тэгж хийдэг юм аа гэд доор бити янз янзын бичээд байгаараа. Би угаасаа тийм хоол хийдэг ч юм биш. Хээрийн нөхцөлд бас яг хэр гарч ирсэн юм чинь загас жарахаа болгоод ичгээл үзэж байгаа юм. Ер нь бол лимон байвал ингээд дотор мотор нь хийгээд энэ минийгээр ингээд хавчуулаад ингээд л байдаг юм байл л дээ. Би нэг бичлэг хайж үзэхэд. Гэтэ бол ер нь тэгээд давс перц байхад л хангалттай үсттэй. За одоо ингээд ерөнхийдөө сайхан орой л доо.
Юу сайхан ороо л доо. Энэ хавьд нэг ороод тахгүй бол доош унаад байна. Энийг ихлээд нэг ингэж ороод. Аач. Энэ ч ингэж нэг орооч. Бүлэгчгүй хүн шиг алтайгаа юм хийгээ идчихмээр байна. Бүлэгчгүй хүн шиг. Ингээ ороохоор өөрөө ингээд гасраад байт юм байна. Нэг явчихгүй багтаа. Тасахгүй юм шиг. Өгөл ингэ бодчихгүй. Оо, би чадахгүй байх шиг байна. За яах вэ? За болий. Ерөөсөө болий. За нөгөө зурхаа загсан сайхан амтлаад мөнгөлөг цаасантаа ороочихлоо. За одоо сайхан нурмандаа хийгээд дээрээс нь хэдэн мод тавиад. За тэгэл мартахгүй да. Яа, эндээ нэг сайхан аяг халуун цай санж ууя да. Харцны уснаас автрах арай холдоод байна. Одоо цас ихээс цэвэрхэн застай газар байна уу? Энэ хавьд арай дээр юм байна. Энэ хавь жоохон жаад. Тааса шөнө хэрүүтэн хол болтоо. Шөнө гайгүй байна. За энэ сайхан гал асж байгаад одоо хоёроо газын плетгэн дээр юм хийгээд явах вэ. Энэгүй авт нэг жаадлыг. За энэ цай маань уцалсаа. За би цаанда усандаа хайг ямар цай хийх гэж байгаа гэхээр энэ нэг юм их гоё юу гэдэг юм. Хятад цай гэдэг. Энэ хийх хэрэггүй. Айгу урд идэв шүү дээ. Энэ өстө маш гоё амттай. Энэ хятад цай надад их таалагдаад идэв. Нөгөө цай маань асгараад унчлаа. Яг унах гадсэн юм аа. За яста миний яг л уудаг хэмжээний цай л үлдчих. За ер нь бол
Загсаа бараг цаг 30 минут, бараг 2 цаг. За одоо ер нь бол гаргая гэж бодоод байна. Яг ямар юм болсныг сайн мэдэхгүй. Төлөх юм ах өнөртэй байх юм. Буцалж. За гаргая. За өстө болсон. Үгийг нь бол үнэхээр сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч тач задлаа. Буцлаад л. Өчөөгөө буцлаад. Энэ хавийн юу н бүр шатаачгүй шүү дээ. Мөнгө заасна. Загсны магтагтай уул нь хурдан болдог доо. Йоо, өнөр нь уул нь ста. Үнэстэж шүү. За энэ ерөнхийдөө дотоод тийш нэ. Нэг цаахад нэгжээ. Жон чин айлтанд наадцсан ба штэ. Уус авсаад өстө өчргөө. Йоо, өчгөөс гоож ядах юм. Йоо. Хайлсан. Мөнгөлөг саасантаа наалцчих. Ой. Өнөр та нар тасарчжээ. Ярих юм алах. Йоо, шүүс гоочод бүр. За ер нь бол ингээд загсанд юу байх та. Энэ хата би одоо 1 2 3 4 5 6 7 8 9 10 бараг 10 цаасанд орооцсон 10 давхар ороосон юм. Тэг шаардлагагүй байт юм байна шүү. Арай амар ороочч. Йоо, тэгтэл өмөрстэй алж гинэ. Энэ өнөр мөнөрстэй арай гоё нэ. Йоо. Давалал. Ити. Үнэхээр ярих юм алах. Тасархаа. Тасарцаа. Наач. Жоох муухай идчихлээ уучлаарай. Хүмүүс ч айгүй хэцүү шттэ. Чи гоё идэж чинь, муухай инээж чинь, гоё идэж чинь, муухай идэж чинь, гоё инээж чинь, муухай инээж чинь гэл. Энийхээ маань хүртэл хорчноо. Жоохон энэ ард одоо нэг харьцтай хэсэг нь үнэхээр гоё. Хажигнаад амар гомт юм. Сүүж исэн го айгүй гоё юм. Түүгийн болсон юм ерөөсөө нэг шалга. Бистэ яг цагаа яг мэдэж гаргачих. Энээс илүү явсан бол яг түүгийн болох түлэгдэх магадaltaй байсан байна. Арай л гоё юмтай юм та. За үндсэн камерын маань ерөнхийдөө батарей дууслаа. За ерөнхийдөө GoPro руугаа орлоо.
За сайхан загасныхаа махыг идчихлээ. Одоо ингээ нар бууж байна. За тэгээд сайхан амрыг да. За тэгээ өглөө шөнө одоо хэр хүүтэн онохыг бол мэдэхгүй. Угаасаа хүүтэн онох нь бол ойлгомжтой л доо. 3-9 эхэлсэн байгаа юм чи. Яа. Нэг мөн өглөө олголоо хэвээр. Арай л хүүтэн онох юм. Энэ гадаа нэг шаазгаа дуурсаар хүн сэрэлжлээ. Өөрөөр нэг жоох унтах гэсэн чинь. Яа бүр хошуугаа гаргаж чадахгүй. Энэ давхар мөшок нуурж унтлаад нэмэр алах. Яа. Хөлдөгч нөчтөр ороо. Тэгээ жоохон голтой өөрөө жоохон гүүч. Тэгдэлд бол ацъя да. Одоо ингээд дан ийм загасны зургнууд байгаа л да. Энэ ямар хүчтэй вэ гэхлээр одоо нөгөө Монгол оронд маань 11 зүйлийн 36 төрлийн үлээ 76 зүйл загас байдаг гэж ярьдэн шүү дээ. Тэгээд тэндээс эн чи бол ер нь баар нэг 50% гарын ширхэг нь бол байгаа. Тэгээ энийг яах гэж байгаа вэ гэхлээр би ч өөрөө нөгөө үүрэгчээ үүрээд гол ус хийсээ явдсан шүү дээ. Тэгээд загасчд таарангууд ерөнхийдөө загасчдаар энийг ингээ нэрлүүлдэг ч юм уу. Тийм юм хийх гээд байгаа юм. Тэгээд би бол өөрөө энэ дотроосоо бас ер нь бол баг загаснуудаа мэдэхгүй. Тэгээд бүгдээрээ яг адилхан загасаа яг ингээ танин мэдээ гэсэн зорилгоор л ер нь нэг ийм одоо контент гэх юм уу нэг ийм зүйл хийх гээд оролдоод байгаамаа. За энэ хоёр загас бол одоо яг Монгол оронд яг байдаг Цурхайтынхан гэдэг овгийн Цурхай гэдэг хоёр загас байна. За тэгээд яг энэ Цурхай загасыг шарж идсэн шүү дээ. Энэ маань болохоор одоо амар мөрөнд хараалагддаг. Одоо амрын Цурхай гэдэг тийм Цурхай загас. За ингээд сайн харах юм бол за сайн мэдхгүй бас залуучууд бас байгаа шүү дээ. За тэр залуучуудтай гэж харуулхад за биений хувьд бол хэлбэр бол яг адилхан харагдаад байгааз. Тэгэн гот за өнгө тэгэн тол бол маш өөр байгаа байхгүй. За тэгээд энэ ердийн Цурхай гэж нэрлэдэг байгаа энэ Цурхай загас маань болохоор доод ирүүн илүү урт. За тэгээд ам бол маш урт. За тэгээд маш хүчтэй. За энэ амрын Цурхай гэдэг байгаа маань болохоор бас ерөнхийдөө ердийн Цурхайтайгаа их төстэй. Гэхдээ толгой дээгүүрээ бас жижиг нэлээх хайрстай. За тэгээд тол бол одоо нэг ийм цоохор ийм толготой. За амрын Цурхай маань одоо амрын айс авдаа багтаад за одоо Хинтээ аймгийн хойд голууд за тэгээд Хэрлэн гол за тэгээд Бөөр нуур гэд Монгол орныхоо зүүн талаар ингээ амьдэрдэг загас ах нэ гэж би ойлгож байгаа. За энэ ердийн Цурхай гэж нэрлэдэг байгаа маань яагаад ердийн Цурхай гэдгийг нь би сайн мэдэхгүй байна. За энэ Цурхай маань болохоор Монгол оронд бас маш илбэг тийм ээ. Хойд мөсөн талын айс авд багтдаг. За тэгээд Өгийн нуур, Тэрхийн цагаан нуур, за тэгээд ингээд жижиг Баруун аймгийн жижиг нууруудад бол илбэг байдаг. За тэгээд гол мөрнөр бас байдаг. Ер нь Монгол орны яг төв болон хойд яг төвийн хэсгээр одоо хоошоо Орос руу ингээд залгадаг гол мөрнөөрлийн их илбэг тархсан байдаг загас гэж энэ ойлгоод байгаамаа. За тэгээд ер нь бол Цурхай загасаа бүгдээрээ илүү сайн танин мэддэг болёо л гэж би бодоод байгаа. За одоо яг ингээд 100 ингээд загасаа яг би барьчаад бүр маш ингээд детальчлаад за одоо ингээд энэ заламгааных нь одоо энэ нуглаа нь ингээ хід байдгийн. За энэ сэлүүрнийх нь энэ тоон хід байдгийн. Энэ өнгөнүүдийн толгомнуудын дээр нэг маш сайн детальчлаад ер нь бол загасаа ер нь маш сайн детальчилж ер нь мэддэг болъё гэж бодоод байгаа шүү. За өнөөдөр бол Цурхай загасыг ер нь бол олчлоод Цурхай загасаа шарж идсэн учраас Цурхай загасаа л өөрийнхөө мэддэг зүйлийг хэлье гэж бодсон юм аа. За тэгээд загслах сууг 15.
ингээд өндөрлж байна. Ер нь бас гоё алхаад за тэгээд загсаа шарж идээд за тэгээд нэг хоноод хөлдөж өгөх гэж байна. Голдоогүй нэлээ хөөрхөнгүүлээ. За дараагийн дугаар хүртэл баяртай.